үндсэн мэдлэг, суур мэдлэгийн төлөв зүйлсүүдийг асууж сурч мэднэ. Энх үеэс чинээ үндсэн боловсрол, суур их боловсролчин болчихгүй. Бүр нэр тоглож чадах юм. Гоё ингээ хийсэн. Үнэндээ хийсэнгүй зүйлсийг би хийсэн гэж. Яг хөтлөгчийн мэрэгжил турсан хүн. Заавал хөтлөгч болох биш. Харин хөтлөгчийн тухай одоо энтэй ямар нэг таран холбоотой өөр нэгний ажил босоо болчиход байна. Нэг хүн бол доо захидлагуур нээхээр хоёр хүний явуулж нэг газар захидлагуур байцаалт хийх. Тэгээд тэр байцаалт хийчихээ энэ бол юу хийдэг газар юм байнгул энэ бол шааха гутал хийдэг үйлдвэр юм. Хоёр хүний томилж явуулт. Нэг хүн очоод нэг ууланд тусганд очоод үзсэн. Энд хүн ерөөс гутал өмсдөггүй юм байна. Бүр хөл нөчгөн явд юм байна. Тэглээр энэ хүн хэлж за энэ гутал энд бол гутал хийж гутал уйлдуулах энэ жахад нэ гэдэг бол хэрэггүй учрыг манай горгүй учрыг юм байна. Буцаад гарчиж. Нөгөө нэг очсон хүн үжиж хаад бол их баяртай очиж. За энэ хүмүүсийг бүр гутал өмсүүлээд Хэдийг энэ их жахталгуур хэдийг жахталгуур нэг гэж байна. Яг үүнтэйхэн адилхан юм. Зарим их өнөөдөр үжихүүд болуулаа их халамжлал болж чадаж байгаагүй. Хүмүүсийн анхааралд орж байгаагүй ийм эргүү ажил төрлүүд нь. Ирээдүйд эсвэл нийгэмдэр чухалчлагатай байж магад. Тэгэлээр манай одоо ажил олно гэж байгаа хүмүүс энэ төрөнд энийг анхаарах чухалтай байна. Хүн болгоно анхаарал тавьж байгаа ямар нэг ажил төрд юм уу ямар нэг зүйл бол чинээч анхаарах зүйл биш байж магадгүй гэснийг мэдэх хэрэгтэй. Тэгвэл одоо нэ тэр хамгийн залуучуудын одоо сурж байгаа мэрэгжлээс явж яаж болно ш та. Одоо нийгмийн байдлаас авч хэл одоо тоглогч. Тийм. Одоо тоглогч боллоо л гэсэн хүсэлтэй хүмүүс арай байна. Тэр нэг компьютер гэсэн ш та. Одоо ихлээр тоглогч болж байна. Тоглогч болж байна. Жишээ манай монголчуудын дотор монгол хүүхдүүдийн дотор орчмын одоо хамгийн сурж байгаа мэрэгжил одоо морин хурван хөтлөгчийн мэрэгжлээс сурж байгаа. Хөтлөгчийн мэрэгжлээс сурж байгаа хүн одоо байх л бай. Тэгэл энэ одоо яг тэр мэрэгжлийн халуурал болж байгаа. Энэ мэрэгжлийн сурчлагын хувьд бол энийг бүр житэй жив. Энэ мэрэгжлийн сурсан дараа ажиллах үед энэ сэтгэлийн бэлтгэх нь бол энэ хөтлөгчийн мэрэгжил сурсан хүн заавал хөтлөгч болох юм уу? За тоглогчийн мэрэгжил сурсан хүн заавал тоглогч болно гэдгийг бодох хэрэггүй. Хүн болгон тоглогч болж байгаа үед чинээ зам хаа байгаа юм бэ? Энэ бодох хэрэгтэй. Ийм нэг Америкийн баруун хэсгийн нээх үед энэ алтан малж байгаа их өрнөлтийн дунд үлгэр байдаг ш та. Хүн болгон тэр нэг голын хад өнгөрдөг. Чаана очиж алтан малтна. Хүн болгон тэр голоо шатан ядан гатлаад ингээ алтан малтаа. Бас нэг хүн бол алтан малтгаар бол Америкийн баруун хэсэг руу явж. Тэгээ очицгоод энэ юу алтан малтсангүй. Гэхдээ энэ хүн бол хамгийн том баян болсон. Юу хийж урдааны жаахан онгоц аваад сал аваад энэ алтан малтсан хүмүүсийн тэнгэр өнгөрөөдөг юм. Сүүлд нэгээд том хөөрг тавьчихад энэ хөөрг бол энэх штэ. Инхдээ алтан малтсан хүмүүс бол бүр энүүнд энэ юу өгнө штэ. Сэтгэл хороод. Эхлээд бол онгоцоор хөтлөжсэн штэ. Тэгдээ бол энэ хүн хамгийн том баян болчихсон. Энэ шиг. Ингээд тэр бол тэр алтан малтна гэдэг тэр нь түүнээс сонир тэр тим хандлагаар очжоо тэрийг хойруулж чадчих. Энтэйгээ адилхан яг хөтлөгчийн мэрэгжил сурсан хүн заавал хөтлөгч болох биш. Харин хөтлөгчийн тухай одоо энтэй ямар нэг дараа холбоотой өөр нэгний ажил бас орох болж байгаа байдаг. Чи одоо бол олон уран сайхны бүлхмүүд байж байна. Газар болгонд бүр юу байж байна. Одоо энэ жуулчлалын газруудаар бүр тийм бүлхмүүд байна шүү дээ. Тэр бүлхмүүдээр ч гэсэн очиж бүр хөтлөгч болох юм байна. Гол нь одоо тэрийг ойлгоно гэсэн дээр өөр Монголын араажуунд очиж явах гэдэг чинь тэр яалаа гэдэг савн байгаа. Имнийг имиж тэр яаж багтана да. Тоотой гэдэг хүний авч зарж их шиг. Тэгэхээр яг гол нь одоо энэ санаа бодлоор өөрөө тэгж яг болж олно уу гэсэн. Саяхан одоо та нар ингээд ярьчихад залуучууд бас өөрөө ухааны бас олмаад. Үгүй л одоо заавал хөтлөгчийн мэрэгжлээс сурсан хүн чи би одоо заавал хөтлөгч болно гэдэг. Хэлөөс тийм ухаанаас чад хичнээн жилээр мөн тэгэл хүлээгээ сууж байгаа залуучууд бас арим байна. Тэгэхээр ер нь одоо бас зарим нь ажил олохын нэг баримжаахан бас яахан доошлуулж болно тий. Итгэхийн өндөр санаатай. Заавал одоо хотод үлдэх юм уу? Заавал дээшээ явах юм уу? Энэ байгууллага би ажлыг болсон бол энэ байгууллагын төв бол бодно шүү дээ. Энэ байгууллагын ашиг тусаа ямар яавал энэ байгууллагад ашиг тустай, яавал энэ байгууллагын ашиг тусаа хөндөсөн учир болно. Би яавал энэ байгууллагын аль байран дээр байвал би нэг тохирох юм байна гэсэн өөрөө нь очиж сэрж мэдрэх чухалтай. Тэр тийш очиж өөрийн биеэ нь очиж танилцуулах хэрэгтэй байсан. Тэгдэггүй. Одоо жаахан үл. Энэ манай монгол залуучууд онцгой их ил тод харагдж байгаа зүйл. Жаахан удаа тэр болохгүй гараадгүйсэн.
Тэглээ ер нь одоо ажлын талаас ус их өөрийнхөө ойлголтоор их барахтай. Тэгээ ер нь ажил гэдэг юм бол ингээд удаан хийгээд бол их сайхан юм гэдэг. Ажлыг хийх дунд одоо чалин хөлсөн яргүй. Энэ ажлыг хийж явах дундаа бас их сайхан завшаан таарна. Бас ариун дуршлаг, сургаамж одоо энэ ажлыг хийж явах дундаа бүр олж ордог гэсэн. Энийг бас ухаж мэдвэл их гоё байж байгаа. Тэглээ ажил гэдгийг хийвэл бас их сайхан гэдэг бас тэр талаас нь бас ойлгох юм. Заавал жоосолно. Заавал одоо эхлээл хийсээ жоосолохоо. Энэ талаас нь надад ажил хийх бол дарыг жоослох арга хэрэглүүр гэж үжихэд хүрв. Энэ хоёрын хооронд гүйж чухал нөхцөл оршиж байгаа гэж ийм томоолол байгуулахад хүрв. Одоо ариун учрыг ойлгоход төвтэй болно. Ажил болоход нэгж төвтэй болно. Тэглээ одоо нэг бас нэг нь бол залуучууд одоо саяхан ингээд сургуулиан төгссөн дараа нэг байгууллагад очиж ажиллахын үед бүр нэг шалгалтыг даана. Одоо бас нэг байгууллагын одоо дарга нарын одоо нэг хянаж үжих ийм нэг давааг давж байна. Тэглээ энэ дунд бол одоо өөрийнхөө биеийг танилцуулах юм уу? Нэг л дээр ингээд дарга нард юм уу одоо хянагч нард үжигдэхэд яаж тоогдох? Энэ талаар одоо биеийг бас нэг боловсруулах ийм нэг хамаг гол чухал байж байна. Зарим нь их биендээ итгэлгүй очингуудаа нэг л харагдаад дахиж чамайг авах боломж яг байхгүй. Би оюутны тэр юу үзсэн. Биеийн танилцуулсан тэнд дэвтэр бариад явж их юм лээ. Зарим байгууллагад ачаа үзүүлж байна. Одоо танай байгуулах хүн амноо гэдэг эрен танилцуулаа гэж. Их сайхан хийсэн. Гой хийсэн юм байна. Одоо тэр ёстой нэг сайхан нэг тийм ном шиг байна шүү. Тэгээд сайхан хатуу гадартай тэнийг хэсгэхэд одоо бүр өнгө бодог гэж гарсан. Тэр дотор бол өөрийнх нь биеийн танилцуулсан. Ингээд бас яаж юм хэлээ. Одоо бүр их тусгай одоо тэр гэрэл зурагч нар орчиж сүдэр авал да. Нэг сайхан жуурсан болсон бүр нэр тоглож чадах гоё ингээ хийсэн байж байна. Тэгээ тэрээс нь одоо хүн хэрэглэх байгууллага тэрийг үжээд энэ хүний юуг нь ойлгож чаддаг юм бол одоо бас хэцүү байх та. Тэгдээ юу болж байна вэ? Хамгийн их тийм бодтойгоос үүсэхгүй. Өөрийн биеэрд нэг л дээр хачаад хин ч гэсэн яраангүй хүнд сайхан талаа мжигдэй гэж бодно. Ингээд заавал одоо бие нь очиж алваар очиж чимж алваар очиж тийм болгож өөрийн биеийг ажиллах байгууллага танилцуулж өгнө гэдэг нь яцтай хүний мэхэлсэнтэй адилхан. Тэгээ би бол ер нь тэгэл бодгийг. Тэгээ дэмий их чухалгүй шиг. Өөрийнхөө бүтээл, өөрийнх нь одоо энэ би ямар шиг сурсан, би ямар дор сонирхолтой, ямар энэ сургууль байхдаа ямар бүтээлтэй гэсэн нь одоо хилээд мэдүүлээд дийлчсэн юм бол ямар хэрэг хэмжээтэй гэсэн мэдүүлээд дийлчсэн юм бол эвингийн амьдралын зурагтай нэг 6 наачхад өгч болох л да. Одоо 10 юмыг бүр чимэглэдэг чимэглэдэг. Та нар өөрөө одоо яг байгууллагатай байхад яг нэг ингээд залуучууд ирээд ингээд та нарт ингээд жолгож одоо яг ажиллахаар юм хүсэлтэй ирэх үст яаш шиг шалгаж авах юм нэг юу байдаг. Энэ ажил шалгахтай доо шууд холбогдсон жамгүй гэж миний үжихээр ажил ирж байгаа хүмүүс саяхнаас нэст би өлгөөд ярихад хүрвэл ийм наажхын өөрийн бол үндэсэн боловсрал, суур боловсрал ийм зэрэг талаар бол зүгээр байх нь чухалтай байх та. Чи ямарваа их мэдлэг их юм сурчгаалаа, их сургууль төгслөө, чанагшлаад оюутан аюу судлах сурагч чанагшлаа доктор болцголоо гэд чи наажхын их боловсролын талд ийм тийм долдолтой байхад хүрнэ. Жишээлбэл чамыг та хүлээж авч уулзах гэсэн хүн 8 цагаас дуулж нэхэд чи 9 цагт хүрж байв. Наажхын цагийн ухамсар гэсэн юм чи үгүй байхад хүрнэ. Энэ бол чи хэдүү их эрдэмтэй, чадвартай байлаа гэд хүн хэрэглэх нэрэж бол чамыг энэ нэг жижигхэн учраас нь чамыг хүлээж авахгүй болчих боломж бүрэн байна. Чи очоо ярихад нэг олон өөрөм бол үнэндээ хийсэнгүй зүйлсийг би хийсэн гэж өнгөлж чимэглэсэн зүйлсээр авч ирж хүний мэхэлгэд хүрвэл хүн чинээ энийг чинь үжээ чамыг хэрэглэж болно, үлдээж болно. Гэвч дараа алхамд нь яг бодтой хамтарч гуршиж ажиллах үеэст нь энэ гуулан жохон ш та. Энэ бол стори юм. Ингээд гуул жохоох үеэс энэ хүн бол энэ төрөнд хүн энэ бол итгэмжгүй хүн байна. Үнэн ч ус хүн байна. Зарим шалгагч чамаас зөвхөн энэ ажлынхаа тухай шалгахгүй байж мэднэ. Өөр үндэсэн мэдлэг, суур мэдлэгийн талын зүйлсүүдийг асууж сурж мэднэ. Энх үеэс чинээ үндэсэн боловсрол, ерөө суур их боловсрол чинь хүрэлцэхгүй болоод асуусан зүйл чинь бүр мэдэхгүй болоод адаг наажахын баг хүн бүхэн мэдвэл чухал өстэй учруудыг мэдэхгүй болчиход хүрв. Энэ лавтай учир гарна. Нөгөө нэгэн болуулаа одоо энэ бол яг мэдээж ангижсан цаг үед амьдарч байгаа болохоор манай ямарваа хүн суралцах онцгой юм бол мэдээж ангийг анхаарах, сониуч байх энэ их чухалтай байж үлээсэ. Олон шалгагч хүмүүс бол юу энэ хүний шалгах үестэй. Миний анхаарснаар тэр хамгийн ойрхоноо болсон учруу үжигдлүүд ийм халамжшил асуудлуудын тухай асууна. Тэгэлэр чи энэ учрын тухай хүн асуухад чи энийг мэдэгчгүй байхад хүрвэл энэ хүнээ ойлголтод бол хүн бол
Хөө чи өөрөө бодоход бол миний мэрэгжил бол ийм би ийм хийн гэж байна. Үүнтэй холбоогүй учраас надтай хамаагүй гэж үжихэд хүрвэл. Хүн хэрэглэх нэг гэж тэгж үжихгүй юм да. Ерөнхийд нь авч үзвэл нэг хүнээ ерөнхийдсэн хэв боловсрал гэдэг бол ямар ажлын байранд ажиллахад бүр чухалтай. Сайхан яг энийг хийж байгаа манаас яг нэг жишээг бодож авч дээр удаа бас ярьжсэн маань нэг найз. Тэр одоо нэг байгууллагад очиад албан байгууллагад очиад ингэж одоо яг шалгалтанд орохын үедээ бол одоо тэр байгууллагад бол яаж нэг ариун хүмүүс байна. Шалгаж хахад үүдэн дээр нэг юм унгаагаа тавьчих. Нэг одоо шүүр юм уу нэг юм унгааг тавьчих. Тэг чи одоо тэрний хянагч нар бол одоо тгийвэл харж байна. Ариун хүүхдүүд бол ороод ирсээр тэрийг хамаарахгүй. Шууд ирээл одоо ингэ нүүр дагуулж байгаа энэ тэрийг яриад үе маань үжүүлээ. Тэгээ энэ дотроос бол нэг хүүхэд бол одоо үүдээр ороод ирээд урдаар тэрийг аваад цаашаа тавиад босгод тавьчихаад ирээд өгч. Тэгэд энэс юу ч асуугаагүй шууд энэ хүүхдийг энэ ажилдаар бол урдаар эхлээд бол хэрэглэхээр юм болж байна. Тэгээ энэ бол саяхан яг танаа ярьжсэн тий. Ариун их боловсролын талаар ариун жилээд бол одоо энэ үнэн байгууллагын энэ хүмүүс чухам ямар шиг маягтай хүн ах уу. Энийг одоо үнэ бас бодвол сургууль байхад нь яг сургуулаас төгсгөөс өмнө энэ талын жахан юугийг бол одоо сурч жолоодомжуулаад сурч болсон. Ингээд их сонирхолтой шүү дээ. Мөн энэс дээр бид түрүү бас нэг жижигхэн тийм шог жижиг хийж наадчихсан. Яа. Ингээд их одоо хүн ахаар одоо хэд хүн сууж байна гэж ингээд жишж штэ жижиг юм шиг да. Ингээд одоо энэ төрөө сурагч ороод иржээ. Орж ирээд ихэнх тэн дээр одоо шүүр мөр одоо тэр бол одоо юу байна цаана юм байсны одоо шүүр мөрөн босгож байгаа цаан тэгшлээд тэгээд ирээд юухлаар сандал нэг хэд унаас цаашаа мөрөж сандаа нэг сан тэгшил суугаад өдсөн суулаа гэж гарч ирээд энийг хэлжээ. Ингээд одоо арнаас нь орсон хүмүүс ороод байна шүүр унсангууд нь аваад нэг газар нь таваад очоод инглээ гэж. Ямар уцруулч энэгээр дамжуул манаас нэг юм хэлье гэсэн. Энэ одоо манайхын тийм одоо энэ ийм ариун сонгодог жишээгүүд их ариун байдаг ийм сайхан сонгодог жишээгүүд. Одоо энийг санацхан тэргээд одоо юу байна ингэсэнгүй бид дагаад ойгод бодоход зэрэг хүнд ямар нас суудаг нэ. Энэ бод яасан ээж тийш хажиг хараад байдаг юу юм ингээд. Насаа өрөөлж магадгүй. Тэгээд тийм яг нэг энгийн байдлаар хэвэн байдлаар ойлгуул тэр бас болчих нь одоо 360 ажил төрөл өхнөөс бүр жомын гарч болно. Тэгэхээр хийж болох зүйлээс ариун байна. Гэтэл манай улсын байгууллагууд өрсөлдөг юм оршихгүй. Хүний харж чаавал 2 дугаар үйлдвэрлэл юм чинь. Би чадахгүй хийхгүй. Хэн ч юм хийх гэж чадахгүй. Хаашин нүүр авахгүй нэрээ. Нүүр баатарлаг. Одоо тэгээд юунаас нэ. Тэр ингээд одоо шалгадаад орцсон дараа энэ өрсөлдөөний даах. За энэ нэг байгууллага дээрээ ийм ариун хүнүүд ажиллаж байна. За энэ дотор одоо үнээр зарим нь одоо их өндөр мэргэжилтэй хүмүүс байна. Одоо энэ нэг өрсөлдөөний дунд чухам ямар нэг сэтгчээр энэ өрсөлдөөний дааж гарах. Өрсөлдөөн гэдэг юм аа. Ховын аж авах хэл нэг энэ одоо олон компани аж авах хэл бол өрсөлдөөн байна. За одоо том аж авах хэл байна. Жижиг ямар жижиг аж авах хэл бол тэр бол өрсөлдөөн байна. Гэтэл манай улсын байгууллагууд өрсөлдөг юм оршихгүй. Их алан байгууллагууд. Ямар ч болсон энэ байгууллагын үүдийг алхаад орсон юм бол энэ хүн энэ баттай сууж байгаа. Ямар муу. Төмөр аяг гэж тэр. Төмөр аяг гэдэг нь ёстой тэр. Ингээд одоо ягаад нэг ариун хүн шалгалт хийх болгон шалгалтанд орох дуртай байдаг. Алан байгууллаганд орох дуртай байдаг. Одоо тэнд очиж суучих юм бол өрсөлдөг байхгүй. Би одоо эхнээ 1 сар бол би одоо жахан толгой бөхөж магадгүй. 1 жил өнгөрснөө хойтой бол гэдрийн би аашлаа гэж байгаа шүү дээ. Би чадахгүй хийхгүй. Хэн ч юм хийх гэж чадах юм. Одоо ийм асууд. Инээс болж манай алан байгууллагуудын ажлын овор суртал бүр их хаана. Хаана гэж хаана. Яг энээс нь болоод дараа чинь энэ шалгаж авдаг гэдэг хэлбэрдэд болсон. Хинээ авах дуртай бол тэрэн л авчих нь. Үндэ шалгалт гэдэг бол өнгөвчих юм болсон. Энээс болж маш ариун залуу оюутан залуучууд ажил хүлээж байгаа хүмүүс энд итгэл алдсан. Итгэл алдснаас нь болж энэ үе хүн болгоны нөлөө. Ингэсээр болж хүн болгоно одоо үе нөө тэр үед хэлдэг араа үүд гэдэг. Одоо араа үүд гэж арай хэлэхгүй маа. Одоо юу гэж харчааж ингэ хэлдэг нь одоо тэгээд үе. Энээс болоод одоо бүх юм чигээд нуужраа сонжроод цааш одоо өрөөс болчихно. Ингэхийн оронд хайшлаа тэнд биссэн шиг нармал хэлсэн шиг адал босох орж идэггүй гэдэг. Энэ зам тийш нь илүү бодож явуул. Одоо тэр яраангүй шалгалтанд орох болцоод шалгалтанд орж бай. За ингэ шалгалтаа гарчих болцоод шалгагч бай. Энэ шалгалт гарахгүй болсон чи бичиг хамаар. Эргээд өөрийн хийдгийг хийхээр бодно.
Инх хийждэггүй бол одоо инх бол хамгийн сайхан сонголт юу вэ гэвэл одоо энэ үйлчлэгэнэ за чигвэл аж ахуй хуулийн тэм зүйлүүд ч та. Одоо яг энэ аж ахуй хуулийн байгууллагуудад орвол одоо юу анхаарах хэрэгтэй. Одоо чи өрсөлдөөнд ялах итгэл байх хэрэгтэй. Өрсөлдөөн дундаа яаж өөрийн бие татан боловсруулах за ямар байдлаар яаж юуханд хандах ажилдаа яаж хандах мэт энэ олон асуудал тохиолдод ирж байна. Одоо сайгийн яардаг тэр шүүрийн босгод тавьдаг ийм маяг жишээ бол алан байгууллагын хүн эсрэг шалгалтын дээр байн гэдэг бол ямар нэгэн хүн зориултаа жохоосон юу тэтий. Бэлтгэдэг тий. Би ахын хүндээ түнэ хэлж өгнө. Тэр шүүрийн түнэ босгоч гэж байна. Ингээд би бол ямар ч юугээр би шууд энэ шалтгаар авчиадаа шүү дээ. Гэтэл ааж авах бол латен гэж хийггүй. Ааж авах бол яг өөрийнхөө ашиг тусааны сайн баталд дийлэх хэрэгтэй. Ийм урдалдаар тэр нэг би ямар нэг хүний авч явж чад миний ааж авах бүх юмд ямар ч хэрэггүй болчихвол тэр хүний тийж яг юу гэх юм. Нэгдэн тэр нэг юу н адилгүй болсон. Шлуур нь адилгүй болсон үед. Ингээд одоо ямар ч усаа одоо тэр адлыг голгүй юм болоод болчихно. Одоо ганцхан одоо энэ нэг алуун байгууллагад орно гэдэг энэ нэг шугамар ганцхан тэр нэг шилгаж авдаг хүн шилгаж авах тэр нэг үүдээр багтаад шихэлж жихэлчээд л байна. Жихэлж байгаа чи унаад ирч готорсны хэрэггүй. Одоо бол тийм шилгаж гарсангүй уйлж байна хүүхдүүд. Өөгөр сүйдээд одоо утас ирээд уйлж байна. Би энэ удаан шилгалтан дээр бас гард ирсэнгүй. Чи гард ирэхгүй байчих шүү дээ. Өөр ажил байх. Өөр ажлыг ирнэ. Одоо тийм байх хэрэгтэй шүү дээ. Үнэндээ бол. Тийм хувийн байгууллагад тус очиж бүр ажил болно. Бүр өөрийнхөө дуртай байхтай ажил амс хийх боломж бас байж. Тийм нөгөөнд хэлдэг 360 ажил төрлөөс ажил төрөл бүхнээс бүр жонгийн гарч болно гэдэг юм чинь. Тэгэхээр нь хийж болох зүйлээс ариун бай. Хийх ажиллагатай бай. Харин 61 2 ажил төрөлд 61 2 байгууллага салаам шүрт богдоод эсвэл түүндэл орхгүй болохгүй шиг. Ингээ суух нь бол доо. Лавтай энэ ажил болох сэтгэжийн талд бол алдагдaltaй зүйлс байгаа юм аа. Сайхан дээр гараг байгаас хаагшаас арьжсэн. Одоо бид носын дандаа ярьдаг 21 дугаар зууны одоо 3 дулс хүрийг атгахчвал одоо тэр үест бол багш нар дандаа тэгж ярьдаг. Одоо 21 дугаар зуунд орлоо. Одоо та нар энэ 3 дулс хүрийг атгахчвал одоо юу бүхэн их сайхан шулуун шударга амархан болчихно гэсэн. Одоо үнийг л яг 21 дугаар зуунд ороод ирээд энэ 3 мэргэжлийн ингээд эзэмшсэн байхад бас их хүчтэй байна. Чи энэ дундаа одоо хамгийн маносын одоо ингэж гайхчих хүнтэй нэг явуулчих тийм нэг уурд юм байна. Энийг бас нэг сайхан үнээр өөрөө наргалж энийг бас сурд явахгүй бол энэ дундаа бол одоо бас ариун хүнээс үл гээгдэж хочрогдох ийм боломж бол ариун байж байна. Хүнтэй явуулчих. Одоо бол энэ нийгмийн ийм их хөрсөлдөөн дунд дандаа бүр хүнтэйгээ явуулчих. Энэ хүнтэй явуулчихын урдам тэр 3 дэлхүүрийн дээр л заавал ийм нэг дэлхүүр нэмэгдэж байж Энэ байна. ярихлаар нэг шогийн санаанд орж байна. Дэн шопинг хэлж шинжил ухаан техникийн нөхцөл бол 1-р үйлдвэрлэлийн хүчин гэж. Сөүлдэн хүмүүс нэмээд хүний харж чаавал 2-р үйлдвэрлэлийн хүчин гэсэн. Тэгэхээр үнэндээ энэ хүний харж чаа гэдэг учраас энэ шог дотор хэлж байгаа хүний харж чаа гэдэг бол эрх байр болоод энэ дотор онцгой харж чаа гэж аасан шиг төгөвтэй. Үнэндээ бол одоо мануусын өнөөдрийн ярилж байгаа хүний харж чаа гэдэг бол ямарваа төрлийн хүнтэй чинээ онцгойл нь засаг хүртэл бүр үйлчлэгээр гол болгож байгаа чав үед. Үйлчлэгдэж байгаа этгээд хэрхэн хандах асуудал. Дарыг хүнтэй харилцах асуудал. Тэгвэл энэ нэг салаам учирдгүй энэ нэг аж ахуй энэ байгууламжид чиний ажлын байраар чамтай чог ажиллаж байгаа хамт ажиллагчтайгаа яаж харилцаж яаж хамтралж горшилж байгаа. Энэ бол усны хүний харж чааны асуудал. Иймэрхүү хоёр хүний харж чааны асуудлыг сайхан ялгуун шулуун сэдвэрлэхэд хүрвэл энэ ажлыг сэдвэрлэхэд ажиллаа нь сайхан хийж явах уу сайхан авч явах уу их хайрвэн ашигтай тал гарч ирэх болов уу гэж бодож байна. Манай одоо ариун хүүхдүүд бол их нүүрэн бодоод одоо ичих юм уу их эрээлдэг. Тийм шиг дажгаа тавьж байна уу хүүхдүүд. Үндэ энэ бас нэг талаар бол ажгатлаг нөгөө талаар бол бас их сайхан морал юм аа үнэнийг хэлэхэд. Одоо тэгвэл тэр уулын морал одоо тэр чухам тэгээд ичээд эрээлээд байвал чухам болно уу? Одоо ингэхээр бол би их гайхаж суудаг асуудал юу вэ гэвэл дандаа тэгээ бодоод суудаг. Манай маш ариун сайхан морал сайхан суртал өнөөдөр болоод ирэх үед би тэр ёсоор явбал ариун нэг ариун хатаасан мөрөг. Нэг ариун таар явах магадгүй. Гэтэл тэрний хаягээд хаяг тус гэж. Жил одоо нэг монголчуудаа эртнээс нь аваад энэ сайн ирээ сайн эхнэр гэж олон юм баримжаа тогтоол гарч ирсэн. Энтэй адилханаар багаас нэг хүүхдийг хүмүүжлэх үед жаад нэг сайн эмэгтэй бол ямар хэрэгтэй, сайн нэрэгтэй бол ямар хэрэгтэй гэсэн талаас нь хүмүүжил хийдэг байсан. Гэтэ өнөөдөр тэр болгоноор аач үжигээд зөвхөн гадар байдгийг анхаарах, нэг хөдөл байрыг анхаарахыг гаргаж бол сэтгэл санааны талууд нь үндсэндээ баг одоо хамжилттай чогчгүй гэмээр тэгж гэмээр байна шүү да. Тэгж хэлмээр байна. Гэтэл ийм болчих үед бид эргээд энэний өөр нэг жилийн маягаар хураах үед
ямар асуудал болчихно. Яг үндэ миний ажигснаар бол тийм. Нэг хүн нэг ажил олохын төлөө өөрөө ингэж одоо юу болж байгааг бол одоо би их баатарлаа гэж орогтой ингэж орсон байхаар одоо нүүр баатар байх хэрэгтэй шүү дээ. Юунаас айц очих хэрэггүй ингээд одоо нөгөөний талаар л нүүр ахгүй гэж хэлдэг шүү дээ. За энэ мэт тийм байдлаар бүр хандвал тэр хамаагүй. Тэгж хандж болно. Ингээд ороод нөгөө нэг нь бол одоо их ичимтгий ширвэдэн юм уу юм байна. Ингээд ажилласан дундаа явж дотор энэ юу нь бол ичимтгий ширвэдэнхий тийм жантай хүн бол их үнэнээр нь яваад байдаг. Хүн те. Нөгөө нэг хүн бол олнонготон бүр жаахан дээгүр дэлсээд л яваад байж байна. Ингээд явж ажилласаар байгаад ажлын яг үр дүнд гарах хүн бол аюугд бол энэ их бүрэг ичимтгий байж магадгүй. Нөгөө нэг гэтлээ амжилт бүтээл нь олонготон тэр хүнийх нь бол хойрч магадгүй. Нөгөө тэр дээгүр дэлсдэг хүнийх нь бол хойрч магадгүй. Энэ мэдэр одоо ер нь юм эрхэд их шиг бас юм байдал гараад идэг. Одоо яг залуучуудаа хандаж тэрэндээ живлэг хэлэх төрөв хаашил нүүр ахгүй дээр одоо. Нүүр баатарлаг. Одоо тэгэл юунаас нь айхав, юунаас нь очих вэ? Зоригтой л бай гэдэг. Тэгвэл араас дээш. Биеэ нэтгэж л байв. Биеэ нэтгэж. Өөрийн биедээ итгэл дүүрэн байж л байв. Тэгж байл биеэ нэтгэх бол одоо бас үнэн ариун хүмүүс л одоо биеэ итгэхгүй байж байгаад одоо ингэж ажилдааран бол одоо хүнээс ингэж доогоор явж байгаа хүмүүс. Тэгээ энэ нэг ажлыг яг нэг тууштай болгоёг бол энэхэн арга барилж хүн одоо юу вэ? Нэг ажлыг одоо ингээд үнэн одоо сонгогдоод одоо тэр ариун өрсөлдөө нэг дагаад одоо энэ ажлыг ингээд хийцэн. Хийцэн дараа энэ ажлыг хүн үнэн тууштай сайхан хийя гэхэд бас их ямар төсвөр төвчээр хэрэгтэй байж байна. Нэг ажлыг тууштай хийг бол өөрөө тэр ажилдаа очиж дасгаас судал. Өөрөөр бол би энэ нэг байгууллагад очих үед энэ байгууллага намайг хүлээж авсан шиг. Би энэ байгууллагад осны дараа энэ байгууллага над тохируулсан ажлыг би бас хүлээж авах хэрэгтэй. Дам дамаар чи хүлээж авах асуу. Энэ дунд бас нэг их одоо саяхан дээр хуч ханаа ярьсан хариуцлага тийм. Хариуцлага. Энэ хариуцлагаас нэг юу нь болоос хайр орно одоо. Одоо ёстой хайр үүснэ. Өөрийнх нь ажиллаа очих хайрлах асуудал гарч ирнэ. Энэ аднаа очих хайрлсан юм бол энэ ажилдаар нь лав одоо өөрийн жохох маш хурхан хугацаанд энэ ажилдаар очиж дасна. Энэ аддын ухааны олно. Энэ ухааны осны дараа энэ байрны доктортой болчих шүү дээ. Хэдий хурдан ажилдаа дасаж ажилдаа хайртай болгоцсон чиний байр тэдэд доктортой болчих. Энэгүй өөр хүнээр орлох арга болчих. Энэ байрандаа дасаагүй энэ байрнаа доктортой болж дийлээгүй бол энэ штрийн хөлөг хүүшиг чамын шилжүүлээ хаа хайчаа болно. Орон авчраа нэг мортой хайчих юм уу барьсан авчраа тавьчих бүр болно хамаагүй. Гэтэ эндээ шилж болохгүй үед. Энэ ажилдаа дасаад ирсэн үед. Ингээд хамгийн хурдан харж энэ өөрд чинь хойдж өгсөн тэр адилааны хүлээж авч түүндээ дасаж тэр нэг адын байран дээр бол өөрийн дутагч болохгүй хүчин гэдгээ мэдрүүлэх асуудал. Мөн ч басаад шим хүчин болж чадах асуудал. Энэ нь бол одоо босод талын тэр өрсөлдөөн дэвсгэр дэвчээр гэснээс нэг хол юм байж. Энд хүртэл ярихад энэ учраас иймэрхүү энэ орон байрдаар дутагдаж болохгүй хүчин гэдгээ мэдрүүлье гэдэг нь бол тэр нэгхэн цагт нэгхэн жоргоор болох учраас. Болох биш. Тэр бол чинээ хэдчнэн жилийн суран хүмүүжил хүртсэн тэр ерөнхий хэв боловсрал чинээ эзэмшсэн мэдлэг чадвар эдгээр үтээр холбогдох гэж. Одоо манай энэ юу бол олонхын их сургууль төгссөн хүүхдүүд энэ ажиллаа авсан дараа тэр нэг дандаа нэг хэлдэг үү хятад үг байдаг шүү дээ. Энэ газар намайг үлдээхгүй гэхэд өөр бол үлдээх газар байна гэдэг нь үг байдаг. Энэ шиг одоо тийм би энд байж байна. Би өнөөдөр энд байж байна. Энэ газар намайг үлдээхгүй энэ газар өөр газар байхад би ганц модоос бооно гэдэг. Ингээд бодсон үед тэр лав энэ ажилд шууд орд ирэхгүй. Лав эндээ нь очиж үйлдэлд ирэхгүй шүү дээ. Ингээд одоо их сургуулийн үед яаж сайн сурсанаар бодоо хэдий ари юм мэдсэн хэдий их мэдлэгтэй болсноор одоо тийм болгох тусмаа бол хүн бүр ийм нэг индустри гэж байгаа орж байгаа. Хөө намайг авах газар байх л. Би одоо эндээс яах юм ганц модоос бооно гэдэг. Ингэж итэл нэг олон модонд очир одоо ганц модоос боохын ч боохгүй л да. Гэтэл нэг олон модноос очиж дүүжиж үдчихад явах үед тэр хүн бол ачаастай хүчин сүлд юу ч хүсэлтэй ажих шүү дээ. Энх үед бол нэг хүслийг хаа байдаг, бүх юм хаа байдаг. Нэг мэдрэхтэл одоо таниулчин ч юм уу, аригчин ч юм уу нэг хүн гойгорж ич магадгүй. Энэ бол хамгийн муухай төсгөл рүү бодож байна. Сайхан төсгөл рүү бодвол болно. Энэ хэдэн моднаас дүүжиж үснэ дараа одоо нэг модаа атгаад одоо яг тавих болоод энэ аягд энэ моднаа оройдор гараа суучгаад жимс төгөөж явах хүн байж магадгүй. Тэгэд ойлгох хэвээр та. Залуучдын хав зарч гэлбэл өөрүүдээ одоо яг ингэж өнөн ажил олд ийлэх юм уу, ийм шиг байдалд тулгарвал бас өөрөө ийм маймаг хийж бас болно шүү дээ. Маймаг хийж юм уу, ийм жахталгүр дуурдаж өөрөө бас өөрийнхөө хоббиндээ тохирсон ажлуудыг бас хийж болно шүү дээ. Ерөнхий сэтгэгчийн хувьд авч үзвэл бол одоохны хүмүүс энэ маймагийг худалдаа арилжаагийг монголчууд
Алтаас астан жийл тэр манд хамаагүй юм уу? Манаас хол жийл гэж үжиг. Иймэрхүү танил параг устж байна. Одоо устж байна. Би нэг миний хам сурагчтай уулж ярьчихлаа тэрний хүүхэд нь одоо өндөр думдаа суралцж байна гэх. Тэгээд түүндээ ярьлаа гэж байна. Чи надад их сургууль суралцуулаад би 4 жил сууна. Адаг ядахад 8 төмөн жоос 60 да. Тэгэхээр хаана орондоо чи над тэр 8 төмөн жоосыг одоо өгчих. Би хаваараа явуулж маймаа хий гэж байгаа. Манай утгах урдгийн холооны нэг Ахмад багшийн хүүхэд нь Өрмөн их сургуулийн аж ахуйн салаад орчиход 1 жил чөлөө гойгаад бэлхэмдэл харагдвал энэ хүн юу хийж ижээ одоо тэр жижиг өмбөг нь одоо чигүүл видео энэ гаргаад төрсөн шиг хэлсэн ийм том гэрх өрсөлж аваад ийм ажил хийж 1 жил хийгээд бас 2 жилийн мөнгө нь олоод очиод өргөлдөн өөрөө очиж тэр мөнгөөр очиж суралцсан. Ингээд тэдний гэрийн хувьд бол тийм их өвчээр ядууч биштэй аавч хоёр амбар ажилтай ийм гэвч энэ хүүхэд тэр үед их сургууль орсон анхны жилдээ энэ замыг сунгасан. Ингээд сунгатаа одоо бол их сургууль ийм болчоо байна штэ. Орцгоод одоо ямар нэгэн тул 1 жил чөлөө гойч болно. Чөлөө гойчхад явж байгаа үед болгүй штэ. Одоо болно. Одоо болно. Ингээд энэ их сургуулийн Украины хувьд л их сургуулийн олонх байдал бол болохын дотор эдэнд их нөхцөл болчоог нэг илүү хангалттай тавьж өгч явах шиг. Ингэж бодож явах шиг юм байна лээ. Гэтэл манай юу гэдэг нь бол яг энэ нэхэд ашиглаж яханаас ч байна. Би бодоход тэр хүүхдэд өн тэгэл болно. 8 төмөөс 4 төмийн нөгөөд хийлгэж болно. Дуршиж үж болно. Нэг жил авчиг. Тэгж чад одоо чи 4-өөд дуршиг. Тэгэд өөрөө яг дуртай юм нэг хийж үжигвэл харин тэрэндээ улам урамтай болж магадгүй. Манай нэг дүү бас тэр өөрөө тоглогчийн мэрэгжээс сурсан юм шиг юм. Тоглогчийн мэрэгжээс сурчхаад энэ уун бол сая сургуулаа төгссөн дараа биднээс одоо ирээд одоо тоглохоор явлаа. Хаахаа явлаа. Хаан тоглож хаад ирлээ. Тэг чад мануусын санаанд бол тэр хүмүүс энэ хүүхдүүд л үнийг эренгүүдээ одоо эргээ дахиад өөр нэг бүсхэм юм уу одоо нэг кинонд юм орохоор ингэж чармаар бол таарна. Үгүй тэр хүүхдүүд л үгүй бүр ингэж ярьж хадаа хүлээж байна. Ямар хүн надад утас ирэх лөө. Утас ирүүд одоо очих юм уу? Жалагдаж очих тийм нэг санаад байна. Тэгэд ингээд нэг жилийн хооронд одоо бас тийм ариун яасан тэрнээ санаагаар бодондоо. Тэгэд ингээд хүлээгээ сууж яхад гинт яасан битгүү орчин хунаас хэлж одоо маймаа хийн. Өөрөө нэг жахан дэлгүүр нэгээд ингээд суудсан. Хөө байдгаа бүр өөрөө хийгээд чармаагаадгүй гэж. Бараагаа норуулж яан одоо мөнгө жоосон тохируулж яан байх бүх юм бүгдийг өөрөө хийж авсан. Энэ дундаа өөргөд өөрийн биеэ даагаад ингээд гараад ирж. Тэглээ биднээс өнөөдрийн ярилцаанд бол одоо заавал нэг ажлыг хийнэ гэж төмөр аяга бодох юм уу одоо өөрийнхөө их хүсэлдээ найдаж одоо заавал тэрнийг улсын ажлыг хийх юм уу ийм шиг бодолтой хүүхдүүд бол одоо эртхэн тэрнийг санаа бодлоо бас мануусын ярилцаанаас болж бас багасаах ч гэсэн өөрчлөх үү гэсэн ийм нэг санаа. Нэг саяхан бас мандлахыг хэлжсэн одоо 360 төрлийн ийм ариун ажил байхад ганцхан нэг ажил төрлийг ингэж хүсэж суугаад яанда тэр ил ажил төрлөөс бүр өөрийнхөө боломжтой одоо аль ажлыг ч гэсэн хийж гаад өөрийнхөө одоо дур бахтаан таарсан юм уу гэж ийм шиг ажлуудыг ингэж хийх юм бол одоо ажил олоход хүчирдэг учир бол арай байхгүй тийм одоо юу жамгүй гэж авах хэрэггүй шүү дээ явах хүн байна уу гэдгээр л шилэгдэнэ нэг одоо лушны хэлсэн шиг жам явал хүн явж байгаад гаргадаг юм аа гэсэн шиг ингээ хүн болгоно өөрийнхөө жамааны өөрөө явж байгаад гаргах ингээ дотроо одоо бүдэрч магадгүй алтарч магадгүй жилийн хүсэлдэл таарч магадгүй. Аягдвал бас их шулуухан ямар ч саад хориггүйгээр ямар нэгэн чигт нэвтэрч иж магадгүй. Тэгэхдээ энэ болгоно аль нэгээд бол одоо өнөөдрийн нэг залуучууд ямар боллоо, юм боллоо, тийм боллоо гэж тэднээс өөсөө ирэх. Эргээд одоо нийгэм юм боллоо, тийм боллоо гэж тэдэнд нийгэмд их гомдол готрол тооцох. Энэ шилтэй биш. Уйлам хүн болж мал болдог гэсэн шиг. Энд одоо өнөөдрийн залууч одоо энэс хойш их нэг үеийнх нь ер нь үеийнх нь тэр бол нэг үеийнх нь өөрийн үеэн өөрөө бүтээдэг юм. Тэгээд тэдний өөрийнх нь бодол, тэдний өөрийнх нь асуудлыг үүсгэх амьдралд хандах овор бүх юм бол дээр нэг үе таарахгүйсэн байж магадгүй. Энээс болоод их эндүү ойлголт байж магадгүй. Ингээд одоо хамгийн чухал асуудал бас энэ дараа үеийн хүн ямагт анхаар тэднийг ойлгож, тэднийхэн бодол сэтгэлийг хижээд анхааралтай нь авч явбал за одоо ингээд хэлбэл өнөөдөр бол бид ажил олоход ярьж байна. Тийм бол энэ нэг хүн ах байгууллагын нэг чинь хувьч гэсэн энэ нэг үеийн хүмүүсийн сэтгэж ойлгож чадсан юм бол. Винкул тэднийх аль алинх жам бол их нээлттэй бол. Энэ нэг ажил хүлээж байгаа энэ залуучууд за одоо яг ихлээд нийгэмд гарч байгаа ажил ирж байгаа залуучдын хувьд эднүг суулгах ихлээд энэ хүнд танигдчихна. Ийм байдалд эдээ бас адилхан болоод илчихнэ. За эдний таньч чадсан хүнд эдээ бас үйлчлснээс болж энэ байгууллага хожимдоо бас өөднө манд дэгжирнэ. Бүх юм сайн сайхан бол. Тэгтээ ойлголч өгдөг юмнаас ч юм байна. Тэглээд бас хаагшин сайхан ярьдаг. Залуу нэг үеийнх юм бол өөрийнхөө нэг үеийг өөрөө бол ингэж байж байгаа юм.
мөнгөтэй байж байдаг. Тэгээд залуу хүнээ жамын хужуу бас урт гэдэг. Одоо унж जैन тусч эргээд босч जैन одоо альва юм одоо бүр ажил өөрөө хийвэл хамгийн гоё байдаг. За ингээд өнөөдрийн ярилцаанд одоо энэ сайхан ярилцаа өгсөн хоёр чичэнд их баярлалаа. Та надад одоо ажлын өндөр амжилтыг хүсье. Амжилт сайн сайхныг хүсье.